Улсын хурлын дарга хурцын асуудлыг маргааш чуулганы хуралдаанд өөрөө хилцэх асуудлын дараалалд оруулна гэсэн үгнээс харахад хурцыг маргааш бүгд найрамдах Солонгос улсад суух элчин сайдар томилох зам нь нэгэнд шулуутсан бололтой. Учир нь өнгөрсөн 1 сарын хугацаанд хурцын нэрийг өргөн барьсан засгийн газар зөвшөлдсөн ерөнхийлөгч нар эргүүлэн татах сонирхол байхгүй нь нэгэнт ойлгомжтой байна. Түүнээс гадна аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо томилгооны асуудлаар нийтийн сонсгол явуулах наривчилсан журам алга гэд өөрөөсөө зайлуулсан. Өнөөдөр мөн л өргөдлийн байнгын хороо хурцын асуудлыг өөрөөсөө түлхэж байгаа зэрэг нь хурц гэдэг хүн улс төрд ямар нөлөө бүхий вэ гэдг нь шуудхан ойлгогдох мэт. Хурц гэдэг хүний хийсэн үйлдэл түүнтэй холбоотой гомдлуудыг ямар ч байсан альж байнгын хороо нийтэд дэлгэж хэлэлцгээс татгалцсаар байна. Тэгээд энэ 2015 оны 1 сарын 27-ны өдрийн 1-р тогтоолыг өргөдлийн байнгын хороноос гарсан нэг тогтоол байгаа. Тэр нь юу юм гэхээр байнгын хорооны 9-р зүйлийн 9-ийн 3 дээр байнгын хороо хилцүүлэг хийх тохиолдолд 900-аас доошгүй дэмжсэн санал авсан тохиолдолд нээлттэй хилцүүлгийг хийх ёстой гэд бүр хуульчлаад өгсөн байгаа. Тэгэхээр одоо намайг хууль зөрч гэж хэлээд байгаа юм уу? Би бас ойлгохгүй юм л да. Энэ хурцтай холбоотой асуудлыг оруулж ирсэн ерөнхийлөгч засгийн газар нь эсвэл асуудлаа татж аваад шийдэх ёстой. Надад ч юм уу хууль зөрчүүлэх үйлдэл хийлгүүлэх гээд байх бол шаардлагагүй. Харин хэн нэгнээс айсан юм уу? Эсвэл одоо хүчинд автсан тийм зүйл огт байхгүй. Наривчилсан журам байхгүй 900 хүний санал хэрэгтэй гэх мэт аар шаархан шалтгаан тоочж хурцын асуудлыг нийтэд дэлгэхээс татгалзаж байгаа зэрэгээс харахад үнэхээр Батцаандан гишүүний хэлдгээр улсын хурлын гишүүд хурцад төмсгдүүлчихсэн үү гэдэг эргэлзээ өөрөө ирэхгүй төрж байна. Гэхдээ хамгийн их анхаарал татаж байгаа асуудал нь энэ томилгоо яагаад ийм их анхаарлын төвд байна вэ? Яагаад заавал Солонгосын элчин сайдаар тагнуулын дарга байсан хүн томилогдохыг ингэтлээ их хүсэж байна вэ? За ямар нэгэн тохироо наймаа үүний ард байхыг үүсгэхгүй цаад нарийн учир шалтгааныг нь цаг хугацаанд шалгах үзье. Танилцуулах юм байна.